Хятадын гадаад харилцааны яамны консулын газраас мэдэгдэл гаргаж 3 дугаар сарын 15-ны өдрөөс бүгд найрамдах Хятад ард улсад зорчих гадаадын иргэдийн виз болон хилээр нэвтрэхэд буян хадан зохицуулалт хийвэ. Үүнд 2020 оны 3 дугаар сарын 28-наас өмнө олгосон хүчинтэй хугацаа дуусаагүй визээр хил нэвтрүүлнэ. Гадаадад ажиллаж байгаа визийн байгууллагууд Хятад зорчих гадаадын иргэдийн төрөл бүрийн визийг хянаж олгох ажлыг сэргэнэ. Бомтын визний байгууллага нь хуйлдаж аасан үндэслэлд нийцсэн Бомтын төрөл бүрийн визний шалгалт олголтыг сэргэнэ. Хайнан руу визгүй зорчих, Шанхайгийн аяллаа хөлөг онгоцоор визгүй зорчих, Хонконг, Макогийн бүсэд гадаадын иргэд Гуандун руу хэсэг бүлгээр визгүй зорчих, Асаны аяллаа багууд Гуаншигийн Гуйлин руу визгүй зорчих зэрэг бодлогыг сэргэнэ. Энэ нь цаашид дотоод гадаадын иргэд аялах, явж суухад илүү таатай болно гэсэн үг юм аа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хянах бодлогыг оновчтой болгосноор Хятад улсын хилээр орж гарах гадагш чиглэсэн аялал олон улсын нислэгийн бодлогод дэс дараалан зохицуулалт хийж хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд илүү таатай дүгэн болсон байна.